Өнөөдрийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За сайн байцгаана уу та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. Голомт капитал үнцасны компани зүгээс өнөөдөр та бүхэндээ олон улсын зах зээл дээр ам долларын ханшийн хөдөлгөөн хэрхэн өрнөж байгаа талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэсэн байгаа. За тэгэхээр дайн эхлээд 4-7 хоног болж байна те. За энэ ч утгаараа ер нь бол ам долларын ханш бусад валютуудын эсрэг нэг 3-4% өсөлттэй байна. За тэгэхээр ам долларын ханшийг одоо өсгөхөд гол нь нөлөөлдөг хүчин зүйлс юу байдаг вэ? Энэ талаар эхлээд бүгдээрээ ярьцгаая тийм ээ. Тэгэхээр мэдээж дэлхийд дээрх хамгийн найдвартай болоод хөрөх чадвар сайтай валют бол ам доллар гэж бид хэлж болно. Мэдээж ам долларын эсрэг маш олон валютууд байдаг тийм ээ. Гэхдээ эдгээрээс хамгийн хөрөх чадвар сайтай нь ам доллар. Тэгэхээр ам доллар дээр бид өнөөдөр яг юу ярих вэ гэвэл ам долларын ханшид нөлөөлж байгаа маш олон хүчин зүйл байгаа. За эдгээрээс одоо та бүхний хамгийн сайн мэдхээр те одоо бол яг одоогийн нөхцөл байдалд бол газрын тосны ханш ам долларын ханшид нөлөөлж байна. За мөн газрын тос гэхээс гадна за геополитик, за инфляц, за мөн үүнээс гадна хятадын бүгд найрамдах хятад ард улсаас хэрэгжүүлж байгаа доллароос татгалзах хөдөлгөөн. За энэний хувьд бол яг сүүлийн 3 гаруй жилийн хугацаанд үргэлжилж байгаа зүйл гэж хэлж болох. Илүү эрчимтэй өрнөж байгаа сүүлийн 3 жилийн хугацаанд бол ажиглаж байна тийм. Тэгж хэлж болно. Долларизашн бол бас нэлээд урт хугацаанд бол үе шаттайгаар үргэлжилж байгаа. Яг одоо Украины дайн болсноос хойш бол бас харьцангуй одоо доллароос татгалзах, долларын хамаарлаас гарах гэдэг хөдөлгөөн бол өөрөө нэлийн хүчтэй өрнөж байна гэж хэлж байна. Тэгэхээр одоо хамгийн сүүлийн нөхцөл байдлаар одоогийн яг ам долларын ханшид хамгийн чухал нөлөө үзүүлж байгаа зүйл нь газрын тосны ханш байгаа гэж зүй эсрэг хэлж болно гэсэн. За яагаад газрын тосны ханш ам долларын индекс за ам долларт маш чухал нөлөөг үзүүлээд байгаа вэ гэвэл за дэлхийн нийт газрын тосыг доллараар худалдаж авдаг. Тэгэхээр яг одоо газрын тосны ханш за баррел нь 100 орчим ам доллар дээр арилжаалагдчих. Тэгэхээр мэдээж газрын тосны ханш өндөр байхын хэрээр долларын эрэлт төдий чинээгээр нэмэгдэж байгаа гэж бид харж болохоор. Тэгэхээр өнөөгийн яг дайны нөхцөл байдлаас шалтгаалаад газрын тосны ханш өсөх үү буурах уу гэдгээр шалтгаалаад ам долларын индекс буюу ам доллар чангарах уу сулрах уу гэдэг хүлээлт бид бүхэнд маш өндөр хэмжээний хүлээлт бий болоод байгаа гэсэн. За үүнээс гадна газрын тосноос шалтгаалаад аливаа улс орн за ялангуяа Америкийн нэгдсэн улсад инфляцийн түвшин өдөөгдөх, инфляц нэмэгдэх магадлал маш өндөр байгаа гэж хэлж болохоор. За тэгэхээр инфляц нэмэгдэж байна гэдэг маань нөгөө нэг төв банкуд маань за өөрсдийн бодлогын хүүгээ илүү чангаруулах, илүү хатуу мөнгөний бодлогыг баримтлах нэг үндсэн чиглэл болно гэж бид бүхэн хэлж болно гэсэн. За тэгээ үргэлжлүүлээд яваад үзэх юм бол бодлогын хүү буурна гэдэг маань нөгөө нэг бондуудын өгөөж нэмэгдэх бас нэг хүчин зүйл болоод ирчихэж байгаа гэсэн. Тэгэхээр явж эсэргээр долларын ханшийг чангаруулах хамгийн том хүчин зүйлийг нэг болоод эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр одоо хоёулаа үргэлжлүүлээд ам долларын индексийн динамикийг хараад үзье тийм ээ. За тэгэлгүй яг хуу за сүүлийн хугацаанд одоо 2020 оноос хойш ам долларын индексийн ханшийн динамикийг хараад үзэхээр ер нь бол 2020 онд бол COVID-19 сар тахал болсон тийм үү. За энэ үед бол дэлхийд даяар улс орнуудын инфляцийн түвшин түүхэндээ хэмжээнүүдтэй хүрсэн. За ялангуяа энэ дундаас хамгийн өндөр өсөлтийг одоо инфляц хамгийн өндөр өссөн улс орнуудын нэг бол яахын аргагүй Америкийн нэгдсэн улс мөн за сар тахлын болохоос одоо өмнө бол Америкийн нэгдсэн улсын инфляцийн түвшин ойролцоогоор 1.2% байсан болвол за оройн цэгтээ 9.1% хүртэл өссөн байна. Маш богино хугацаанд маш хурдцтай өссөн инфляц. За ердөө 1 жилийн дотор л энэ хөдөлгөөн бол хийгдсэн байна. За энэ ч утгаараа Америкийн нэгдсэн улсын төв банкны зүгээс нэг арга хэмжээ хэрэгжүүлсэн. Тэрний юу гэхээр бодлогын хүүг нэмэгдүүлэх ийм шийдвэрүүдийг бол гаргасан. За маш богино хугацаанд бодлогын хүүг 125-аас 5.5% хүртэл бол өсгсөн байна. За энэ хугацаанд ам долларын индекс 91-ээс 115 хүртэл өссөн. За түүхэн гэж хэлж болох томоохон өсөлтийг нэг хэн жилийн дотор бол үзүүлсэн байна. За энэхүү өсөлтөөс гадна ам долларын индекс өмнө нь 2 удаа л одоо түүхэн дээд цэгтээ бол хүрчээсэн. За нэг нь бол 2000 оны dot-com bubble burst буюу одоо dot-com-ийн хямралын үеэр ам долларын индекс 121-д бол хүрчээсэн. За тэрний өмнө бол 1978 онд одоо oil shock 2 буюу
одоо нөгөө Ираны хувьсгал болсон шүү дээ, тийм ээ. Ираны хувьсгалаар өдөөгдсөн газрын тосны шокоос шалтгаалсан ам долларын өсөлт бол 151 хүртэл өсөж ирсэн байна. За тэгэхээр түүхэн цаг хугацаанд ам долларын индекс 150, 120, 115 нэгжүүдэд бол ингээ хурж байсан байх нэ. За ингээд 2022 онд бол 115 хүрсэн индекс маань за буцаад бол уналтууд орж ирсэн. За энд юу болсон бэ гэхээр 22 онд Оросын холбооны улс бол Украин улс руу одоо дайралтаа эхлүүлсэн тийм. За дайны одоо ихэн одоо үе шат болол эхэлсэн байгаа. Дайн бол эхэлсэн. За энэ үед юу болсон бэ гэхээр Америкийн нэгдсэн улсын зүгээс Оросын холбооны улсын олон улсад эзэмшиж байгаа 300 тэрбум ам долларын үнийн дүнбэхий кэш болон за засгийн газрын бондуудыг бол зарцаасан байна. 300 тэрбум ам долларын үнийн дүн. Хойд санкцууд санкц тавьсан. Тэгэхээр энэ дүн бол маш одоо өндөр дүн. За тэгэхээр энэхүү санкцаас шалтгаалаад бусад улс орнууд хэрвээ ямар нэгэн нөхцөл байдал геополитикийн одоо эрсдэл үүсэх юм бол манай олон улсад хадгалагдж байгаа ам долларын нөөцүүдийг зарцаах юм байна гэдэг ийм одоо сигнал бол тэр улс орнуудад одоо хүрч ирсэн. За үүнээс шалтгаалаад улс орнууд ер нь бол валютын нөөцөө ам доллараар гэхээсээ илүүтэйгээр алтаар ч юм уу, за бусад валютуудаар ч юм уу бүрдүүлэх одоо ийм тохиолдлууд, ийм одоо зүйлс бол ихэлсэн байгаа. Тэгэхээр бид бүхэн бас өмнөх дугаарууд дээр алтны судалгааг хүргэхэд төв банкнуудын худалдаж авж байгаа алтны хэмжээ сүүлийн 4 жилийн хугацаанд за жилдээ 1000 орчим тонн болсон гэж мэдээлэл хүргэжсэн тийм ээ. Тэгвэл одоогоор төв банкнууд зөвхөн алт худалдаж авахаас гадна төв банкнуудын валютын нөөцийг ямар байгаа юм бэ? За валютын нөөц дундаа ам доллараар илэрхийлэгдэж байгаа ам долларын валютын нөөц буурсан юм уу, өссөн юм уу гэдэг асуулт бид бүхэнд байна. За мэдээж эсрэгээрээ бол төв банкнуудын худалдаж авж байгаа алтны нөөц бол нэмэгдсэн байна. Тэгэхээр ам долларын валютын ханш яасан бэ? За тэгэхээр олон улсын валютын сангийн тоон мэдээллээр 2017 онд за төв банкны банкнуудын дэлхийд даяарх төв банкнуудын шүү дээ тийм ээ. Дэлхийд даяарх төв банкнуудын валютын нөөцийн 62.7%-ийг нь ам доллар бүрдүүлдэг байсан байна. За энэ тоо хэмжээ 2025 онд гэхэд 56.8% болж буурсан байна. За тэгэхээр 17 оноос хойш нийтдээ бол 6%-аар бол буурсан байгаа. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд 2%-аар буурсан байна. 24 онд бол валютын нөөцөд эзлэх ам долларын хэмжээ бол 58.5% байсан бол 56.8% болж буурж орж ирсэн байна. Тэгэхээр ер нь бол ам доллараас татгалзах, ам долларын хэд хамаарлаас татгалзах энэ хөдөлгөөн нь бол маш хурдтай явж байгаа гэдгийг бол бас харж болохоор байна. За нөгөө талдаа улс орнуудын за ам доллар алтаар валютын нөөцөө бүрдүүлж байгаа хэмжээ бол нэмэгдэж байна. За 2017 онд бол улс орнуудын валютын нөөцөд эзэлж байгаа алтны хэмжээ бол 10.7% байсан болвол 2025 оны байдлаар 20.7% хүрсэн буюу 10%-аар бол өссөн байна. Зөвхөн 2024-өөс 2025 оны хооронд за алтны хэмжээ бол 2%-аар өссөн ийм тоо үзүүлэлтүүд байна. Тэгэхээр ер нь бол улс орнууд валютынхаа нөөцийг бүрдүүлэхдээ ам доллараар бүрдүүлэх гэхээсээ илүү алтаар бүрдүүлж ирсэн нь бол харагдаж байна. За ялангуяа одоо нөгөө ам доллараас татгалзах хөдөлгөөнд одоо илүү их оролцож байгаа бол БРИКС-ийн улс орнууд байна тийм ээ. За Бразил, Орос, Индийг, Хятад гэх мэт улс орнууд байна тийм. За тэгэхээр эндээс Хятад Индийн одоо төв банкны алтны нөөцийг аваад үзэх юм бол 2020 оны байдлаар бүгд Хятад ард улсын алтны нөөц нийт валютын нөөцийнхөө 5.7%-ийг бүрдүүлдэг байсан. За энэ тоо хэмжээ 2025 онд бол 8.5% болж өссөн байна. За Индигийн хувьд бол 6.7% байсан бол 11.7% болж өссөн байна. Зөвхөн 24-өөс 25 оны хооронд шилжих энэ онд Индигийн алтны нөөц 2%-аар бол нэмэгдүүлсэн байна. Одоо нийт валютын нөөцтөө бүрдэх алтныхаа нөөцийн хэмжээг бол 2%-аар бол нэмэгдүүлсэн байгаа. За тэгэхээр ялангуяа Хятад Индигийн хувьд бол энэ
одоо алтнаас татгалзаж, ам доллароос татгалзаж алтыг худалдаж авах нь бол маш хурдцайгаар бол явж байгаа нь харагдаж байна. Тэгэхээр яг хоо Юнитгэг улсын хувьд бол нэг онцлог байдаг шүү дээ, тийм ээ. Яг хоо төв банкнууд нь бол яг алт худалдаж аваад алтных нь нөөц нэмэгдсэн байна. За үүнээс гадна нөгөө жижиглэнгийн хүмүүс бит худалдаа авалтууд маш их байдаг. Юнитгэг бол дэлхийд яг бит худалдаа авалт за нөгөө нэг үнэт эдлэл алт гинж манайд яг тэрдгээр зүйлдлийг бит хэлбэрээр байлгаж байгаа хэмжээ нь бол дэлхийд номер 1 гэсэн. Тэгэхээр яг хоо ганцхан төв банк худалдаж авж ийн гэж зогсохгүй яг тэр бит хэлбэрээр хадгалж байгаа хүмүүсийн хэмжээ ч гэсэн маш их гэж хэлж болохоор байгаа тийм ээ. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Тэгвэл үргэлжлүүлээд дайн эхэлснээс хойш ам долларын индекс хэрхэн хөдөлж байгаа талаар ярив. За 2026 оны 2 сарын 28-ны өдөр за Америкийн нэгдсэн улс болон Израиль хамтран Ираны үс нутаг руу бол пуужин харваж агаарын довтлогыг эхлүүлж за дайны ажиллагааг эхлүүлж байгаагаа зарласан байгаа. За үүнээс хойш нэгэн сарын дотор буюу 4-7 хоногийн хугацаанд ам долларын индекс 3%-аар чангарсан байна. За бусад валютууд одоо ам долларын индекс дотор бол 7 валют бол байна. Сагсанд бол 7 валют байна. За эдгээр валютуудтай харьцаад ямар байгаа талаар үргэлжлүүлээ харцгаая. За ам доллар Швед кроны эсрэг 5.6%-аар чангарсан байна. За Швейцар франкийн эсрэг 4.1%. За Австрали долларын эсрэг 3.7, Японы йений эсрэг 2.4, еврогийн эсрэг 1.9, за паундын эсрэг 1.7, юаны эсрэг 1.8 гэх мэтчлэн. За ер нь бол ам долларын индекс бол бусад валютуудын эсрэг бол хэрэг хүчтэй маш богино хугацаанд чангарч байгаа гэдгийг эндээс харагдаж байна. За дайн хийснээс хойш бол одоогийн байдлаар бол 3% чангараад байна. Гэхдээ Еврол цэгээсээ тооцож үзэх юм бол энэ 4% хүртэл чангарсан байгаа гэж бол харагдаж байгаа. Бас үүн дээр нэмэгдэх нэг сонирхолтой судалгаа байсан нь юу гэхээр олон улсын одоо шинжээч нар те хөрөнгө оруулалтын банкны томоохон шинжээч нар за долларын индексийг за сая дайн эхлэхээс өмнө 2 сарын ихээр долларын индексийг үнэлэхдээ за яг байх ёстой үннээсээ 10% доогуур байна гэсэн үнэлгээ гаргасан. Тэгэхээр яг энэ нөгөө нэг доллароос татгалзах хөдөлгөөнтэй холбоотой ам долларын ханш доош суларсныг хэтэрхий багаар үнэлэгдсэн байна гэж үзсэн. Тэгэлгүй яг одоо тэгэхээр яг одоо Америкийн нэгдсэн улсын зүгээс ч тэр Трампын зүгээс ч тэр өөрсдийнхөө долларыг илүү үнцэнтэй болгох бас нэг шатуудын нэг. Тийм. Долларын индекс өөрөө 100-аас бага байна гэдэг маань бусад валютуудын эсрэг сул байгаа л гэсэн индикатор болж байгаа. За одоо л дөнгөж одоо 3 хоногийн өмнөөс эхлээл ам долларын индекс 100-аас дээшээ буюу 101.5, 101.25 гэх мэтчлэн нэгжүүд дээр альжаалагч эхэлж байна. Энэ бол өөрөө ам долларын индекс буцаад бусад валютуудын эсрэг чангарч байгаа гэдгийг бол илэрхийлж байгаа тийм ээ. За тэгвэл энэ дээр нэг сонирхолтой зүйл ажиглагдж байгаа. Тэр нь юу вэ гэхээр дайн эхэллээ. За дайн эхлснээр шалтгаалаад ормозын хоолой буюу дэлхийн нийт газрын тосны нийлүүлэлтийн 20%-ийг хангадаг хоолой бол хаагдсан байна тийм ээ. За үүнээс шалтгаалаад буцаад нөгөө газрын тос чинь бол ам доллараар илэрхийлэгдэж байгаа. За ам доллараар илэрхийлэгдэж байгаа учраас ам долларын эрэлт нь өөрөө нэмэгдэж эхэлж байгаа. За тэгэхээр нөгөө одоо ам долларыг гүйжүүлэх тийм ээ. Ам долларын хамаарлыг одоо багасгах одоо энэ арга хэмжээг авч хэрэгжүүлээд байгаа улс орнууд яаж байгаа вэ гэхээр буцаад алтаа зараад ам долларыг худалдаж авч байгаа энэ процесс бол эхэлж байгаа. Тэгэхээр яг хоо сая дайн гарахаас өмнө хөрөнгө оруулагч нарын доллар болон мөнгө хаана байсан бэ гэвэл алтан дээр байсан. Ягаад гэвэл алтны ханш өндөр хэмжээр өсчихсөн байсан. Ихэнх хөрөнгө оруулагч нар за геополитикийн эрсдэл бусад зүйлсээс өөрсдийнхөө хөрөнгийг хамгаалаад доллароо алтуулчихсан байсан гэсэн. Тэгэхээр эсвэргээрээ нөгөө сая дайнд игдээд газрын цэцний ханш нэмэгдээд байдаг, долларын эрэлт нэмэгдлээ. Тэгвэл бидэнд доллар хэрэгтэй. Тэгвэл алтаа зараад доллар болгоё гэсэн. За энэ дээр бас нэг анхаарах шаардлагатай юм байна. Тэрний юу гэхээр ормозын хоолоогоор нийлүүлэгдэж байгаа нийт газрын тосны 90% нь Азийн улс орнуудлаа нийлүүлэгдэж байгаа. За ялангуяа энэ дээр Хятадын үед бол нийт импортынхоо 30-аас 40%-ийг ормозын хоолоогоор дамжуулж авч байна. За Индигийн үед нийт импортынхоо 45-аас 55%-ийг, Японы үед 65-аас 75%, за Өмнөд Солонгосын үед 55-аас 65% гэх мэт. Ер нь бол ормозын хоолойн нийлүүлэлтээс хэд хамааралтай улс орнууд байгаад байгаа. За энэ дунд нөгөө БРИКС-ийн Хятад, Индик гэдэг хоёр улс орн багтж байна. За
Хятад эндхийн үед бол түрүү хэлсэнчлэн нөгөө алтны худалдаа авалтаа нэмэгдүүлээд хитэх хэмжээнд болгоод байсан тийм ээ. Гэтэл нөгөө талдаа ормоцын хоолойн нийлүүлэлтээс газрын тус худалдаа авалт нь бол одоо 50 хүртэлх хувь нь бол хамааралтай байгаад байдаг. Үүнээс шалтгаалаад алт худалдаж авах эрэлт нь бол нэмэгдээд байна. За тэгэхээр ийм нэг схем харагдаж байна. За ормоцын хоолой хаагцсан шалтгаалаад газрын тусны ханш өсөж байна тийм ээ. Мэдээж одоо дэлхийн нийт нийлүүлэлтээ 20% хангаж байгаа ийм хоолой учраас газрын тусны үн өсөж байна. Газрын тусны үн өсөж байгаагаас шалтгаалаад төв банкнууд гадаад валютын нөөцөө өөрчлөх, бүтцийг өөрчлөх ийм арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. За энэ дотор алтаа зарах, за бусад валютуудыг зарах гэдэг ч юм уу тийм. За ингээд ам доллар худалдаж авах, за ам доллар худалдаж аваад худалдаж авсан ам доллараар газрын тос худалдаж авах гэдэг ийм цикл ер нь бол эдийн засгтэр бол маш тов тодорхой бол харагдаж байгаа нь ажиллагч. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За үргэлжлүүлээд дийлэх томоохон хөрөнгө оруулалтын банкнууд энэ онд ам долларын ханш хэрхэн хөдлөх вэ гэдэг талаар зорилтуудаа гаргасан байна. За зорилтуудыг харцгаая. За тэгэхээр дийлэх зорилтуудын хувьд бол ам долларын ханш оны төгсгөл гэхэд харьцангуй өндөр байхгүй буюу сул байна. 101 гэдэг утгаас бага байна гэдэг таамаглалыг бол дэвшүүлсэн байна. За энэ нь бол мэдээж тухайн банкнууд бол дайн урт хугацаанд үргэлжлэхгүй харьцангуй богино хугацаанд дуусах боломжтой гэж харж иж болох юм тийм ээ. Мэдээж дайны одоо үйл явц бол богино хугацаанд шидэгдэх юм бол нөхцөл байдал буцаад богино хугацаанд сэргэхийг бол үгүйсэхгүй тийм ээ. За тэгэхээр дийлэх банкуд бол одоо энэ график дээр харж байгаачлан одоо жишээлбэл Rabobank тийм зорилттой ханшаа 97.8. За Австрали New Zealand-ийн банкинг групп бол 95.3 ч гэдэг юм уу тийм. За гэх мэтчлэн ер нь бол дандаа 100-аас доош таамаглалтай. 100-аас дээш нэгэн банк бол таамаглалт дэвшүүлсэн байна. Тэр нь бол Societe Generale Bank 101 буюу одоо ам долларын индекс за бусад валютуудын эсрэг бол харьцангуй чанга байна гэж үзсэн. Ийм таамаглалыг бол дэвшүүлсэн байгаа. За эдгээр банкуудын таамаглалууд бол бүгд дайн эхэлсний дараачаар таамаглалаа гаргасан гэдэг нь бол бас сонирхолтой ч. Тэгэхээр харьцангуй одоо оны эхний хагас жилд яг долларын индекс чангарч болох хэдий ч оны төгсгөл рүү суларна гэсэн л дүгнэлтийг өгсөн байна тийм ээ. За тэгвэл олон улсын банкнууд ингэж харж байгаа юм байна. За тэгвэл яг Америкийн нэгдсэн улсын Fed буюу холбооны нөөцийн сан. Холбооны нөөцийн сан тэгвэл яг ямар бодлого баримтлах юм бэ? За холбооны нөөцийн сан бол яг жилдээ 8 удаа бодлогын хүүгийн хурлыг зарладаг. За тэгэхээр сая өнгөрсөн 3 дугаар сарын 18-нд ээлжид бодлогын хүүгийн хурал болсон. За уг хурлаар одоо та бүхэнд харагдаж байна те 2026 болон эх 2 жилийн таамаглалуудыг харуулж байна. Мэдээж үүн дээр дотоодын нэмэгдэхүүн, тэгээ ажил хөдлийн түвшин, инфляц болон бодлогын үгийн таамаглал харагдаж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө бодлогын үг яах вэ гэсэн хүлээлт бид бүхэнд байгаад байгааг тийм. Тэгэхээр яг хоо сая оны эхнэр дайн гарахаас өмнө Америкийн нэгдсэн улсын төв банк бодлогын хүүг энэ жилдээ 2 удаа буюу нийтдээ 0.5%-аар бууруулна гэсэн таамаглалтай байсан. Гэхдээ дайн болсон, газрын цэсний ханш өссөн, газрын тасны ханш өсснөөр инфляц өдөөгдөж нэмэгдэх магадaltaй гэж үзсэн. Инфляц хэрвээ нэмэгдэх юм бол төв банк илүү хатуу мөнгөний бодлого баримтлаа гэсэн үр дүнд хүрчихэж байгаа гэсэн. Тэгэхээр оны эхэнд бол бодлогын хүүг бууруулах шаардлага байсан уу гэвэл байсан тийм ээ. Мэдээж бол Америкийн нэгдсэн улсын одоо шинээр гаргаж байгаа өрийн хэмжээ бол бодлогын хөв өндөр байсан шалтгаалаад харьцангуй өндөр хүүтэй бондуудыг олон улсын зах зээл дээр гаргаж ирсэн гэсэн үг. Зөвхөн одоо 2025 оны сүүлийн улиралд гаргасан бондуудыг аваад үзэх юм бол дунджаар 3.5-аас 3.6% хүүтэй бондуудыг гаргаж ирсэн. Энэ нь өөрөө Америкийн нэгдсэн улсын засгийн газрыг өрийн дарамтад их хэмжээнд бол оруулж байсан гэдэг нь бол харагдаж байгаа. Тэгэхээр мэдээж бодлогын үг бас тохируулах нэг зүйл нь инфляцийн хүчин зүйл болоод эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр одоо та бүхэнд харагдаж байгаа хүснэгтэн дээр Fed-ийн өнгөрсөн 25 оны 12 дугаар сард гаргасан таамаглалаар Core PC инфляц. Core PC инфляц гэдэг бол ерөнхийдөө төв банкны яг хардаг, голчлон хардаг инфляцийн түвшин гэсэн. Хүнс эрчим хүчний үнийг хассан инфляц гэж хэлж болно гэсэн. Тэгэхээр яг 12 дугаар сарын байдлаар инфляцийг 26 оны эцсийн байдлаар 2.5% хүргэнэ гэсэн төсөөлөлтөй байсан.
Гэтэл сая 3 дугаар сарын 18-ны хуралдаанаар буюу дайн гарсны дараах хуралдаанаар инфляцийг 2.7 орчмоо гэсэн таблик гаргасан гэсэн. Тэгэхээр инфляц харьцангуй одоо буурах магадлал бол байхгүй юм байна. Эсвэргээрээ энэ түвшинд хадгалагдах аль эсвэл богино хугацаанд хүчтэй хэмжээгээр өсөх гэсэн таамаглал байгаа гэж байна. Тэгэхээр энэ жил холбооны нөөцийн сан хүүгээ бууруулна гэдэг маань бараг л магадлал байхгүй болчихж байгаа. Харин хэвээр нь хадгалах уу өсөх үү гэсэн магадлал. Төв банкны зорилттой түвшин бол 2% дээр байгаа шүү дээ. Тэгэхээр сценаар харахад бол газрын тус 110 ам доллар дээр инфляцийн түвшин 3.5. За 95 байлаа гэж бодоход 3.2. 80 дээр хадгалагдлаа гэхэд 2.9 тий. Одоо дайн эхлэхээс өмнө бол газрын тусны ханш чинь бол 60 орчим дээр байсан шүү дээ. 80 руу буулаач гэсэн стил өндөр түвшин дээр стил 2.9 орчим хувийн инфляц дээр байна л гэж харж болохоор. Тэгэхээр яг одоогийн газрын тусны ханшуул нэг 100 орчим ам доллар дээр арилжаалагдчихна. Тэгэхээр хэрвээ дайн богино хугацаанд дуусахгүй ингээд нэг 3-аас 4 сарын хугацаанд сунжрах ч юм уу ийм нөхцөл байдал бүрдээд за газрын тусны ханш одоогийн 100 орчим ам доллар дээр удаан хадгалагдах юм бол инфляцийн түвшин 3.2-оос 3.5-д хүрэх магадлал маш өндөр байгаа гэсэн. За хэрвээ инфляц 3%-аас дээш гарчих юм бол холбооны нөөцийн сан бодлогын үгээ мэдээж бууруулах шаардлага байхгүй. Тэгэхээр хэвээр нь хадгалах уу буцаад 0.25%-аар нэмэгдүүлэх үү гэдэг асуулт бид бүхэнд үлдэж байгаа гэж харж болохоор. За тэгэхээр бид бүхэн нэг сценарийг гаргасан тийм ээ. За дайн удаан үргэлжлэн зайлсвал дайн богино хугацаанд дуусна гэсэн сценарийг гаргасан. Тэгэхээр энэ хоёр сценар дээр шалтгаалаад GXO-ыг яаж харж болох вэ? За мэдээж дайн удаан үргэлжлэх юм бол ам долларын эрэлт өндөр хэвээр хадгалагдана. Мэдээж одоо Ормозын холоогоор одоо өдөрч 6 ширхэг танкерл газрын тос тээвэрлж гарч байна. Хамгийн ихтэй. Энэ нөгөө Ирантай тохироод юанаар гаргаж байгаа. За гэхдээ одоо нөгөө Иран улсын маань өмнө нь бол Иран улс чинь одоо дэлхийн нийт газрын тосны 3.5%-ийг бол дангаараа хангадаг байсан юм ус. Энэ улс одоо газрын тосоо гаргаж чадахгүй болсон. За үүнээс шалтгаалаад ер нь бол дайн удаан үргэлжилвэл ам долларын индекс бол харьцангуй өсөлттэй байх болов гэсэн хүлээлттэй байна. За алтны хувьд бол савлгаатай байх ч гэсэн урт хугацаанд бол өсөлт үргэлжилнэ гэж харж байна. Яг тэгэхээр мэдээж богино хугацаанд дайн дуусахгүй болвол инфляцийн түвшин өөрөө өдөгдөж байгаа. Мэдээж инфляцийн эсрэг хамгийн өндөр одоо хээж хийгдэх бүтээгдэхүүн бол алт байгаа тийм ээ. Тэгэхээр мэдээж алтны богино хугацааны хөдөлгөөн бол маш өндөр савлгаатай байна. Урт хугацаанд бол өсөгчийг хандлагатай ийм байх боломжтой гэж харж байгаа. За нөгөө талдаа дайн богино хугацаанд дуусах юм бол яах вэ гэж харцгаая. За энэ тохиолдолд бол ам долларын ханш бол буцаад сулрна. Буцаад алтны эрэлт бол нэмэгдэнэ тийм ээ. Алтны эрэлт нэмэгдээд эхлэхээр нөгөө буцаал одоо дедоларизашн буюу одоо алтны хэд хамаарлаас одоо татгалзах хөдөлгөөн маань үргэлжлэх ийм төлөв бол ажиглагдана. За гэхдээ яг хоо за инфляцийн хувьд аваад үзэхэд мэдээж нөгөө булангийн орнуудад одоо байж байгаа нөхцөл байдлаас шалтгаалаад за Ормозын хоолойны нийлүүлэлтийн саатлаас шалтгаалаад хамгийн их одоо түүнээс нөлөө авч өртөж байгаа газар бол Зүүн өмнөд Аз болчихж байгаа гэсэн. Тэгэхээр яг хөө эдгээр Америкийн нэгдсэн улсын инфляц өсөгч гэсэн за түүнээс илүүтэй за Зүүн өмнөд Азийн улс орнуудын инфляц бол илүү нэмэгдэх магадлал маш өндөр байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө нэг эсрэгээрээ долларын эрэлт гэдгийг бол дахиад л нэмэгдүүлэх магадлал маш өндөр болоод ирж байгаа гэж бид хөрж бол доллароос олох өгөөж нь илүү өндөр байна л гэж хэлж болно гэсэн. Тийм ээ. За өнөөдөр ярьсан сэдвээ базаад одоо дараах 5 дүгнэлтийг бол хийж болохоор байна. За дайны нөхцөл байдал удаан үргэлжлэх юм бол ам долларын индекс өсөлттэй байх шиг хандлага нь бол хэвэндээ үргэлжлэхээр байна буюу ам доллар бусад валютуудын эсрэг чанга хэвээр хадгалагдах ийм эрсдэлтэй байна. За дараачих нь бол доллароос татгалзах хөдөлгөөн бол үргэлжилж байна. За гэсэн хэдий ч богино хугацаанд ам доллар одоо хүчтэй валют байсан хэвээр байхаар байна буюу бусад улс орнуудын ам долларын эрэлт бол хэвээр хадгалагдах ийм нөхцөл байдалтай байна. За гэхдээ гэсэн хэдий ч бол одоо яг 74 онд бол Америкийн нэгдсэн улс одоо Сауди Арабтай одоо хаалттай хүрээнд те ярилцаж ам
ам долларыг олвол газрын цусаар баталгаажуулсан тийм ээ. За үүнээс хойш бол ер нь бол дедолларизейшн бол эхэлсэн гэж хэлж болно. Тэгэхээр цаашаа ч гэсэн ам долларын хамаарлаас одоо гарах хөдөлгөөн болвол үргэлжлэнэ гэж бол харж байна. Системтэйгээр үргэлжлэнэ гэж бол харж байгаа. За эхний хагасжилд Америкийн нэгдсэн улсын инфляц богино хугацаанд өсөж болох хэдий ч за бусад улс орнууд ялангуяа Азийн улс орнууд түрүү хэлсэнчлэн тийм ээ Хятад, Японч гэдэм үү за энтэг за эдгээр улс орнуудын инфляцийн түвшин бол илүү хурдцтайгаар эрсдэл байна гэж харж болохоор байна. За инфляцийг тооцож хассан бодит өгөж Америкийн нэгдсэн улсын хувьд бол илүү өндөр байна. За ам долларыг чангаруулах дотоод болон гадаад улс төрийн хүчин зүйлс бол байна гэж харж байна. За ялангуяа дотоод хүчин зүйлсүүд бол байна тийм ээ. За түрүү хэлсэнчлэн одоо Америкийн нэгдсэн улсын хувьд бол одоо шинээр гаргаж байгаа бондуудын одоо зардал бол маш өндөр байна. За үүнийг бууруулах одоо шаардлага байсан хэдий ч гэсэндээ одоо бол дотооддоо бол ам долларын түвшин бол бусад валютуудын эсрэг сул байгаагаас шалтгаалаад одоо дайн их ч гэдэм үү те гэдэг байдлаар бол бас үүнээс гадна дотоод улс төрийн хүчин зүйл байгаад байгаа шүү дээ. Одоо энэ оны 11-р сар дунд хугацааны Америк нэгдсэн улсын сонгуул бол. Тэгэхээр мэдээж энэ сонгуул дээр бүгд найрамдах нам бол ялагдах магадлал одоогийн хувьд бол маш өндөр байгаа гэсэн. Тэгэхээр эсвэргээр нөгөө эдийн засгийн зохистой төвшин, за долларын ам долларын ханшийн зохистой төвшин, за мөн гадаад бодлого тий одоо болж байгаа дайныг илүү богино хугацаанд дуусгах ч гэдэг юм уу. Эдгээр зүйл дээр илүү зохистой төвшинг баримтлах учраас дотоод хүчин зүйл бол бас ам долларын индексийн талд байгаа гэж мэдвэхэн харж болохоор байгаа гэсэн үг. За өнөөдрийнхөө шинжээчдийн цагийг энэ түрхээд өндөрлөе. Дараачихаа шинжээчдийн цагаар уулзцаая. Баярлалаа баяртай. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна.